18 дугаар сургуулийн сурагчид Апу Dairy компани үйлдвэрлэдэг сүүний сав ашиглан төрөл бүрийн бүтээл уралжээ. Тэд сүү хөтөлбөрийн хүрээнд дуудаг Д амин дэмтэй сүүний саваар 300 гаруй бүтээл хийсэн байна. Дэлгэцийн хамаарлаас төр хугацаанд ангид байж бүтээлч сэтгэлгээг хөгжүүлсэн нь хүүхдүүдэд таалагджээ. Би энэ доторх сүг нь өөрөө усын Апу компани сүү амьтдын байгаас. Гэхдээ миний ах гоё алхахаа гэж бодчихсан. Тэгээд би нэг хийхэд нэг цаг зарцуулагдсан. Сүүний саваар гоё бүтээл хийсэн. Машин хийсэн. Тэгээд бэлтгэл бүлгийн номноос гоё стикер аваад тэгээ наасан. Тэгээд аав ээж хоёртойгоо хамтраж хийсэн. Би сүүний саваараа хотгоо хийсэн. Энэ нь болохоор бидний амьдралд байдаг эмнэлэг, цагдаа, сургууль гээд бүхэл зүйлсийг оруулсан байгаа. Энэ болохоор 12 сүүний сав арсан байгаа. Ер нь гар ус үсгийн орн зүгээр ийм нэг хогийн сав зүгээр хаях биш зүгээр ер нь ийм бүтээл хийж тавих нь илүү гоё юм байна гэж утсан. 18 дугаар сургууль 3600 гаруй сурагчтай. Үүнээс 1600 сурагч сүү хөтөлбөрт хамрагдаж 7 хоногт 3 удаа сүү удагаа. Апу Dairy компани сүү нийлүүлэн 18 дугаар сургуультай хамтарч байна. Маш их идэвхтэй орж байна. Анги болгоноос бүтээл ирсэн нийтдээ одоо 300 гаруй бүтээл ирчээ те. Эрүүл мэндийн хувьд ч гэсэн хүүхдүүд аюул өгөөжтэй байсан энэ хөтөлбөр маань ингээд цаашид хөгжөд үргэлжлээ яваасаа гэдэг бас хоол зочийн хувьд ийм бодолтой байгаа. Сүү хөтөлбөрийн хүрээнд 18 дугаар сургууль 7 хоногт 4700 орчим цаасан хог хаягдал гардаг байна. Тиймээс хог хаягдлыг бууруулах, цаасан хаягдлыг ашиглан хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхийг зорьж энэ уралдааныг зарлажээ.